Одоо хагас коксцэн үс илчгүй байна, хүртээмжгүй байна. Гэр хорооллын хөлдөж өглөө гэдэг зүйлтэй ярьж байна. Одоо тэгэхээр нийтлэнгээ буцаж нийлүүлэх болов хангамж нь ингээд дутуу байгаа гэх юм бол гэр хорооллын иргэд бол энэ үеийг яаж давандаа гэсэн чи хаанаас захиалгаар явж байгаа? Чи яг айлаар хүний үгээр явахаар чи өөрөө айлаар явж сурвалжлага хийхээр яг тийм чи баримтаа гаргаж чи ингэж худлаа ярьдгаа бол заяа. Та нар ингээд хүний үгээр хүний амаар хөлсөөр ингээд хайрын залуунаасаа үржиад би өрөвдөж байна. Чи яваад та юу мэдсэн үү? Одоо жишээ нь таныг явах юм бол хангамжийг бол бэлтгэждэг. Тэгэхээр яг ингээд яг бодит байдал дээр явахаар одоо хангамж чамд хэдэн төгрөг өгсөн? Юу нь мөнгө аваагүй. Гэр хорооллын иргэдийн өмнөөс л асууж байгаа юм. Тий балаа юм ярьж байна. Гэр юу хангамж муу байгаа дээр чи очоод нөөц байгаа шүү дээ чи. Та нар ингээд ийм дандаа гэдэг зүйлийг хэлж байна. Чи гайлын лаборатори хэмжиж байгаа заяа. Би чамд яриа өгөхгүй. Үе та чи ямар амин гэдэг вэ?